Сайн байцгаана үзэгчдээ бодис сурвалжлагын нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг Баян хонгор сумын хэмжээнд хуучин барилгуудын засварын үйл явцын талаар сурвалжлан хүргэх болно. Аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны мөрийн хөтөлбөр 2017 оны нийгмийн эдийн засгийн үйл ажиллагаанд чиглэгдсэн иргэдийг ая тухтай аюулгүй орчинд амьдруулахын хүрээнд одоо Баян хонгор сумын хэмжээнд байдаг хуучин барилгууд болох бидний хэлц заншснаар Ятан цагаанууд болон зам дагуух 12-17 дугаар байрны засварын ажил эхэлсэн байгаа лээ. Эдгээр байрнуудад нийтдээ одоо 170 гаруй өрх амьдардаг. За энэ барилгын засварын ажлыг хийснээрээ 170 гаруй өрхийн ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөл нь бүрдэж байгаа юм байна. Баруун бүсийн хөгжлийн төв болон хөгжиж буй Баян хонгор аймгийн төв Баян хонгор хот түүхт 60 жилийнхээ ойтой өнөөзөн золгож байна. 30 гаруй мянган хүн ам 8700 өрх гэрийн аж амьдрал буцлан байх энэ хот өдрөөс өдөрт өргөжин тэлж өнгөн зассаар байна. Хүний амьдралаар авч үзвэл 161 жилээсэн Баян хонгор хотод шин тутам байшин барилгууд баригдахын зэрэгцээ хуучны барилга байгууламжийн насжилт жилээс жилд нэмэгцээр байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд эдгээр хуучирсан барилгууд эзэнгүй мэт ирээвэр хураавар байдлаар явж ирсэн байдаг юм. Тухайлбал хүн амьдрах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй 10 орон сууцны барилга байгаа юм. Харин зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлагатай мөн л 10 гаруй орон сууц байсан юм а. Ерөөсөө манай аймгийн хэмжээнд аваад үзэх юм бол яг одоо улсын байцаагчийн дүгнэлт гарцсан ашиглаж болохгүйгээд ийм одоо дүгнэлт гарчихсан ийм барилга гэх юм бол одоо аймаг л одоо нүүж ирсэн дөрөд баригдсан 60-аад оны үед баригдчихсэн. Одоо 12 айлын 8 айлын гэсэн одоо ийм сууцнууд байгаа юм. Энэ болохтой зэрэг 1-9 төгөөр байр. Ерөөсөө ашиглалтын шаардлага хангахгүй, иргэд ая тухтай амьдрах нөхцөлийг хангахгүй, барилгын норм стандарт хангахгүй, газар хөдлөлтийг төвшөрлөх чадамжгүй гэсэн дүгнэлтийг гаргаад манайх одоо 7-8 жил болчихсон. Тэгээд 8 дугаар хариулаа шинэ төлөвлөлтөнд орсон байна. Ингээд үндсэндээ зүгээр энэ 9 байранд нийтдээ 122 иргэн байдаг. 122 иргэнээс одоо айл байдаг. Тэгээд тэр айлын ард талд нэг 5 хүн байдаг гэж бодоход нэг 7-800 хүний аюултай орчинд амьдарч байна гэсэн дүгнэлт төрж байгаа. Зүгээр яг засвар хийгдэж байгаа Ятан гэж нэрлэгддэг одоо энэ 80-аад оны үед баригдсан энэ барилгууд 12 айлын барилгууд байгаа. Энэ айл барилгууд дээр болохоор яг бас Баян хонгор сумаас удаа яс хүсэл тавьж ирсэн засвар хийгээч энэ дээвэр нь хэцүүдлээ. Тэгээд дээврээс нь ус гойжууд одоо энэ бараг 6 жил болчихоо та. Тэгвэл Баян хонгор аймгийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 121 дахь заалт 2017 онд Баян хонгор аймгийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 111 дахь заалтад Баян хонгор аймгийн орон сууцны хуучирсан барилгыг буулгаж шинээр барих, өнгө үзмжийг сайжруулах, гадна орчны догчлолт хийх, инженерийн шугамыг шинжилж, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн үйлчилгээг сөөхөж шилжүүлэхээр тусгаад байсан юм. Эдгээр цаасан дээр байсан зорилтууд 6 дугаар сараас биелэн олж аймгийн төвийн бидний нэрлэж заншснаар Ятан цагааны 7 байр, 1-р сургуулийн урд байрлах 12, цагаан 48 буюу 17 дугаар байрны гадна фасад, дээвэр, нийт эзэмшлийн орц, шат, хаалга зэрэгт иж бүрэн засварын ажлуудыг хийж эхлүүлээд байна. За 2017 оны аймаг орон нутгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд бол нэлээд байр дээр хуучин барилгууд дээр засвар ихээр төлөвлөгдөж байна. Тэнд авч үзэх юм бол одоо бидний хэлж байгаа Ятан цагаан байна. Ятан цагааны 7 ширхэг барилга дээр нийтдээ 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж гаднах фасад, дээвэр, орцны засварыг хийж байгаа. Дараагийн засвар нь бол 150 сая төгрөг зарцуулж 12, 17 дугаар зам дагуу байр болох 12, 17 дугаар байрны гаднах фасадны засвар, тэгээд орцнуудын засвар, шугамын засварыг бас давхар хийхээр төлөвлөө ажиллаж байна. Одоо байрууд маань бас нэлийн хэсэг нь одоо муудсан хуучны байрууд болчиход байгаа. Тэгээд нурж одоо юу гэдэг нурх аюул үүсгэхээс өмнө бид бүхэн бас сэргийлж засвар үйлчилгээ хийхгүй бол удахгүй бас нөгөө ихний 10 байр шиг л бас энэ байрууд маань бас засвар авах боломжгүй болчих гээд байгаа. Учраас зайлшгүй шаардлагатай гэж үзэж энэхүү засваруудыг хийж байгаа. Зорилго бол ерөөсөө нэгдүгээрт нь одоо иргэдээ орон гэргүй болж одоо ямар нэгэн байдлаар газар хөдлөлийн өчүүхэн чичиргээнд байшин сав нураад урчдаг. Айгуул тэгээ амтны хүн амнаас ирдэг. Энэ нэгдүгээрт энэс сэргийлж
Хоёрдугаарт нь ерөөсөө сууц өмчлөгчдийн холбоог байгуулад ажилуулах гэхэд үе үеийн өдөрлгүүд оролцсон. Зохион байгуулах гэж үзсэн, байгуулж үзсэн, ерөөсөө яваг. Шалтгаан нь бол энэ байрнууд чинь шинэ хуучин гэж ялгагдчихдаг. Тэгээд хуучин байрнууд нь сууц өмчлөгчтэй холбоо байгуулаад тэрэнд гишүүнээр хэлсээд ажиллах сонирхолтой байдаг. Шинэ байрууд нь бол ордог. Яагаад гэвэл нэгдүгээрт нь тэднэр тэр хүмүүсийн ашиглаж байгаа байр шинэ байна. Хоёрдугаарт нь сууц өмчлөгчтэй холбоо нь мөнгө одоо байрныхаа засварчлалын зорилтоор сар болгон тодорхой хэмжээний мөнгө хоримтлуулаад төлсөн ч гэсэн энэ нь эргээд одоо хуучин байруудын засварт явна. Эргээд одоо бидний дараа нь бидний байрыг муутахад бол хоримтлал байхгүй болох учраас бол бид нэр одоо тэгж мөнгө гаргаж бусдын өмнөөс одоо засварчлалын мөнгө гаргаж чадахгүй гэсэн ийм л бодол яваад байдаг. Энээсээ болоо сууц өмчлөгчтэй холбоо жинхэнэ утгаар ажиллаж чадахгүй. Тэгэхээр бидний зорилго бол ерөөсөө энэ хуучин гэгдээд байгаа энэ байруудаа бүгдийг нэг сайхан засвар хийгээд өнөөдрийн төвшөнд баригдаад ашиглалтанд ороод удааг байгаа энэ шинэ байруудтай нэг ижил төвшөнд авчиж. Тэгээ бүх байрууд ижил төвшөнд очсон дараагаар бол сууц өмчлөгчтэй холбоог байгуулад сууц өмчлөгчтэй холбоо бол тэр бүх иргэдтэй ижил тэгш үйлчлэгээг үзүүлээд ижил тэгш хураамж аваад бий болсон хоримтлаараа ээлж дараатаагаар байруудаа өөрсөн засвар хийгээд явдаг. Ийм л одоо жишг рүү шилжээ. Улаанбаатарт бол ерөөсөө ийм л жишгээр ажиллаж байгаа. Энэ жишг рүү шилжүүлэх зорилготой ийм л одоо гарааны нэг ижил төвшөнд байрууд аваач иргэдээ нэг аятаа тогтоо алчин амьдрах төслийн бүрдүүлэх гэж. 1968-аас 1987 оны хооронд баригдсан эдгээр барилгууд дээврээсээ дулаан алдагдaltaй бороо ус нэвчдэг, орц хонглын идэлгээ муцсан, орцны хаалгагүйгээд оршин суугчдын зүгээс гомдол тасардаггүй. Олон жилийн турш оршин суугчид нь яахаа мэдлгүй. Төр иргэний эргэх холбоо тасарсан ч гэмээр нөхцөл байдал бий болоод байсан юм. Иргэд өөрсдөөсөө мөнгө гаргаж, нийт эзэмшлийн талбайдаа засвар хий гэхэд чадaltaй мөнгөтэй нь хідүүлээгээд бор хоног шар нарны хооронд эдгээр байрыг тойрсон олон асуудал он удаан жил явж иржээ. Ийм хавтгай дээвэртэй болохоор усыг алддаг. Усыг алдснаас болоод энэ булан тохойнууд нь бүгд нурах ийм байдалд хүрээдсэн. Манай энэ байрнууд ерөөсөө ядан цагаанууд хэмжээ. Би одоо энд 10 гаруй жил болж байна. 10 гаруй жил болоход ер нь нэг ч засвар хийгдэж байгаагүй. Ер нь хүний гар хүрч байгаагүй те. Айдуу зүгээр өөрийнхөө орон сууцны дотор талыг л засаж янзалдаг байсан болохоос энэ гадна талд бол гар хүрч байгаагүй. Энэ байранд одоо баригсан цагаас ахвалаад 20 гаруй жил амьдарч байна. Тэгээ манай одоо яатан цагаан бол сүүлийн үед ингээд дээврүүдээс тусаад тэгээ цөмөр нийлээд одоо ингээд гаргах ихэрч хөрөн засах ихэр хөрөнгө мөнгөний асуудал бас хэцүү байс. Тэгээ сүүлийн үед бол ерөөсөн нэг олигтой засвар хийж чадахгүй болохоор тэгэл үнэхээр муу байсан. Тэгэл хүүтэн нэг хаалга хийдэг. Тэгээд хаалгын хүн аваачдаг. Гэрэл 51 гэрэлээр нусгон ингээд аваачдаг. Үнэхээр одоо таарахын байсан нөхцөл бол хэцүү ахтал хэцүү байсан. Тэгээд бохор өмөртэй, өнөр танартай, шат мат тэгээд одоо сан техник бохор чинь хэцүү шүү. Ер нь бол гадаад өнгө үзэмж энэ тал дээр бол үнэхээр одоо муу байсан л таа. Ер нь бид манайх ч анхлаад ороход ч гэсэн л одоо энэ талын асуудал нь муу байсан. Иргэн төвтэй төрийн үйлчилгээ, эгэл иргэдийн амьдралд хүрч газар дээр хүндээ наалтсан бүтээн байгуулалт, хүнээ гисэн ажил хөдөлмөр өрнөж байна. Яотон цагаан 48 12 дугаар байр гээд та бидний хүүхэд нас ажил амьдралын дурсамж нэвч шингэсэн эдгээр барилгуудад нийтдээ 170 өрх бүрийн ард байх 800 орчим иргэний аж амьдрал байдаг юм а. Тиймээс ч энэ ажил цаг үеэ олжээ гэдэг нь та бидний нүдний өмнө тодорхой байна. Баян хонгорыг баян хонгорчууд та бидэл хөгжүүлнэ. Түүнээс бус гадны хин нэгэн ирээд та бидний өмнөөс баян хонгорыг хөгжүүлэхгүй. Хөгжүүлнэ гэж итгэж орон нутгийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа гадны компаниудад найр тавьж өгöd хожим эвдэрч муутахад зас сэлбэх эзэнгүй зарцуулсан хөрөнгө үнгүүдэд өнгөрсөн жишээ олныг нэрлэж болно. Тиймээс аймгийн шинэ удирдлагууд жохондоо төрсөн нутгаа төрлөх иргэдэн хүүгийн ёсоор хөгжүүлэх ёстой гэсэн бодлогыг барин ажиллаж байгаа юм. Эдгээр барилгын засварын ажлыг Баян хонгор аймгийн Навтгар хайрхан, Халзан хайрхан, Хүрэн жинсийн овоо гээд нутгийн залуусын байгуулсан компаниуд гүйцэтгэж байна. Яотон цагааны 7 барилгад 250 сая, 12-17 дугаар байруудад 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Компани тус бүр өөрийн хариуцсан барилгын засварт 20 орчим хүнийг ажилуулж байна. Нутгийн залуус ёстой л гар сэтгэл нийлж
Нутаг орноо хөгжүүлж буй бодит жишээ энэ юм. Одоо Баянгор сумын төвөгт 60 жилийн өмнө маань удахгүй болоход бид бас их бүтээн байгуулалтын ажлууд руу шамдаа орцсон нэлээд зохион байгуулалтын ажлууд хийгээ явж байна. За манай 1-р багийн одоо Явтан цогооны барилгууд бол 86 онд баригдсан. Бас одоо дээврийн асуудал ер нь орц өнгөл орчны төвчлөлт гэдэг ер нь иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бол нэлийн одоо ойрын оноод засвар хийгдэг бол маш ус дээврээсээ ус хойжих юм асуудал хүндрэлтэй байсан. Энэ бол бас энэ өнгөрсөн 4 жил үуч нэлээд яригдсан засвар хийгдэг байсан. Тэгээд Баянгор сумын захиргааны мөрийн хөтөлбөр мөн аймгийн захиргааны мөрийн хөтөлбөр тусгагдсан энэ ажлуудаас бид бас одоо иргэдийнхаа саналыг гол нь тулгуурлаж аймагтаа санал болгосноор энэ жил одоо тендерийн ажил эхлээд одоо Явтан цогооны 6 7 байр одоо 48 одоо 17 дугаар байр 1-р хэмжээлийн арын одоо 12 дугаар байрнуудын дээвэр гадна фасадын засварын ажил тендер шалгаруулалтын ажил нь дуусаад одоо ажил нь эхэлсэн юм. Засварын ажил бол эхлээд энэ компанийн хувьд бол 7 онж байгаа. Засварын ажил одоо 50% орсон юм. Нэг барилга дээр бол энэ үндсэндээ 3 барилга гэх юм аа. Энэ захын 2, энэ 27 дахь цуг. 3 компани хувааж өгсөн байгаа шүү дээ. 3-3-аар нь авсан юм байна. Энэ 3-ыг хариуцж байгаа авсан компани бол 3-ыг хийн. Нэг барилга нь үндсэндээ бараг дуусч байгаа. Ер нь барилгуудын нөхцөл байдал та хэдийг засвар эхлэхээс өмнө одоо бас ямар шүү байдалтай. Засвар эхлэхээс өмнө үнэн мөрөгдөөр байгаа шүү дээ. 80-80 онд баригдсан барилгууд. Тэгээ оршин суугчид нь чилж байгаа. Үнэн муу болоод чинь засгаас хөрөн гаргаж засаж байгаа хэрэг шүү дээ тийм ээ. Дээврийн хувьд бол дээвэр бол их таарах. Дээврийг одоо юм шуун нуруутай болгож байна. Шуун нуруутай болгож байгаа гэдэг чинь ямар ч байсан нэг 10 жил 15 жил бол ямар ч асуудал бол гэсэн үг шүү дээ. За ажил 6 сарын 23-нд эхэлсэн. Одоогийн байдлаар бол нэг 65-аас 70% явж байна. Дээврийн ажил бүх арга юмнаар зангидсан. Фасадны ажилтнууд ингэ явж байна. Тэгээ ажлын юу бол ер нь дээрээс ус бороо их орсон. Хоронтой нуран гэхтэй тиймэрхүү л байна. Тэгээд эдгээр одоо бүгдийн үрхийн өрөө шавардаал. Хөрөн шавардлага хийгээд тэгээ басаатай явж байна. За ер нь одоо ус бороо дээвэр юмнууд хийгдээд ерөнхийдөө бол ард иргэдийн айлууд бол ер нь хам цайтай сайхан болж байна. Ер нь жаажтай бол энэтэй бол бүгд л байна. Хэвтэл байна л да. Манайх 16 дугаар байр артталтаа одоо 23 дугаар байр гэж энэ хоёр байрнаас зэрэг хийж байгаа. Тэр нь 6 сарын 25-наас гэсэн засварын ажил одоо нэг 60% та байгаа. Одоо дотор талынхаа чулууг нагаад энэ гадна талын тогтчлын хаяавчин төрн хийчих юм л ерөнхийдөө хоёр ажил зэрэгцээд байсан. Тэгээ энэ байрнууд ерөнхийдөө хүний хувийн өмчнүүд болсон тий. Тэгээд энд одоо яг ингээд айлууд бүгдээр нийлээд ингээд суух энэ төр гэсэн ч гэдэг юм тий. Энэ байрыг хариуцах хөнгөө эзэнгүй байгаа учраас энэ байрнууд үнэхээр эзэнгүүдээ тий. Энд чи одоо барилгад одоо 1 жилийн дараа ашиглалтын дараах зардлууд гарах ёстой байсан. Ерөөсөө тийм байхгүй. Тэгээ одоо дээврээс нь ус гоождох ч юм айлууд дээвэр дээр хамаагүй их шавар нуурасгаад гэдэг юм. Тэгээ ерөөсөө ямар ч тийм эдлэгээний хугацаа гэдэг нь бол үнэхээр бага байсан. Тэгээ одоо энэ юунууд одоо мэдээж орон нутгийн энэ компаниудад их ажил боломжийг өгж болж байна. Бид нар бол аль чадлаараа хийж байгаа. Тэд төрийн бодлогын үр өгөөжийг ажил хөдөлмөртөө хүртэхийн зэрэгцээ компани түүхээ орон нутагтаа амжилттай бичиж байна. Төрийн иргэнэ аж ахуйн нэгжээ бодлогоор хөгжүүлж, эргээд иргэдэн төрөөнд эдэлж, төрдөө итгэх итгэл улам бүр нэмэгдсээр байна. Эдгээр барилгын засварын ажил Баян-Хонгор хотын түүх 60 жилийн ойн баяраас өмнө бүрэн дуусах юм. Зөвхөн барилгын засварын ажил хийгээд орхихгүй. Гаднах орчны тогтчлолт, зам талбайн ажлуудад эдгээр өдрүүдэд аймгийн төвийн эндтэн хүрнэж байна. Тухайлбал аймгийн төвийн 14.5 км авто замын засвар, 2.5 км зам шинээр барьж байгуулах, замын тэмдэглэгийг стандартад нийцүүлж, зас хэлбэх гэд олон ажлыг энд дурдж болно. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр цаашид хүн амьдрах боломжгүй болгоод байсан 8 дугаар байрны 10 үрхийг дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ орон сууцнд оруулахар болж уг барилгын ажил хэд өрнөж байна. Тэгээ өнгөрсөн жилүүд бол 6 дугаар байртай холбоотой асуудлыг бол шийдээд шинэ байр бариад дахин төлөвлөлтөөр одоо газрын асуудлыг шийдэж шинэ байр бариад ингээд бас нэг аймгийн төсвөөс нэг 197 сая төгрөг шийдээд ингээд барьсан байдаг. Нэг 12 айлын асуудлыг. За энэ жилийн хувьд дээр бол бас сая 8 дугаар байран дээр улсын байцаагчийн дүгнэлт гараад ерөөсөө ашиглаж болохгүй ашиглалтын зогсоо гэд
тэнд амьдарч байгаа 12 айлын иргэдийг одоо бас байрнаас нь одоо бараг албадан гаргахгүй юм боллоо л доо. Тэгээд тус байрны иргэдтэй ярьж байгаад бид нэр бас аймаг орон нутгийн төсвөөс нэг айл дээр 15 сая төгрөг олгоцоомоор газрын чөлөөлүүлээд дахин шинэ байртай болгоё гэсэн ийм бодлого зорилтыг хэрэгжүүлээд ажиллаж байна. За энэ нэг бол одоо барилгын бол барайд эхэлсэн байна. За ер нь бол цаашдаа бол яг ийм үлдэж байгаа нэг 8-9 байрны бас нэг 100 гаруй айлын асуудлыг шийдэх ийм зайлшгүй шаардлага хэрэгцээ бол байгаа л да. Тийм учраас энийг бид нэр шатраатаагаар үлдэж байгаа бүр эрхээ хугацаанд хэрэгжүүлнэ гэж зорж байгаа. Төрөө албаа агчдын байр буюу 8 дугаар байрны оршин суугчдад зориулсан байр гээд 54 айлын орон сууцны барилга маань бас одоо ажил нь эхлээд явж байна. Тэр маань одоо 2 сарын 1-ний дотор бол ашиглалтанд орохоор гэрээ ихтэй хөрдний их компани гүйцэтгэгчээр ажиллаж явж байна. Биеийн засад гэрийн цас, гэрийн засад төрөөний цас гэж монголчууд та бид ярьдаг. Жухам энэ л зарчмаар өрх гэрээ өнгөтэй өөдтэй авч явахаар хонгорчууд та бид хамтдаа хөдөлмөрлөж байна. Айл гэрийн аз жаргал амьдрах орчинтой салшгүй холбоотой байдаг учраас хуучныг их тодотголтой эдгээр барилгууд шинэхэн мэт болж иргэд урт удаан хугацаанд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж бүрэн бий боллоо. Тэгээ одоо бол маш сайхан болж байна. Одоо гадна талаас ингээ басаадлаад ингэчтэй зэрэг чинь шинэ баригдсан байрнуудаас ялгахгүй сайхан болох юм байна. За энийг одоо бид нарыг одоо аятай тухтай орчин нөхцөлийг сайжруулахад одоо ажиллаж байгаа энэ компанийн ажилчид их баярлалаа. За тэгээ энийг одоо мөрөн хөтлөлтөд тусгаад ингээд ажиллаж байгаа одоо баг хороо сумын болон аймгийн засаг дарга нарт үнэхээр баярлалаа. Хүмүүстэй хурц үйлчлэн гэдэг үнэхээр сайхан байна. Тэгээд манай яатан цагаан нууцад бүгдээр сайхан баярлж байгаа. Хүнд хурц ингэж үйлчлэгээ явуулна гэдэг чинь сүүлийн одоо 20 хэдэн жилд бид нар өөрөөсөө ингэж ийм сайхан үйлчлэгээ авч чадаагүй. Сэтгэл хангалуун байна. Энэ одоо баяртай байна. Тэгээд одоо дотор тал бол одоо нийтийн эзэмшлийн тал байна бол давхар орж байгаа юм байна. Шат нь бас орж байгаа юм байна. За тэгээд хаалга бас хийгдэх юм гадна тал. Энэ хүмүүстээ баярлалаа. Одоо яг одоо манай баян онгорчууд яг удирдлагын зөв хүмүүс сонгосон тий. Зөв хүмүүс сонгосон дороосоо ийм төргөн шийдэгдэж ийм төргөн хугацаанд ийм гоё болж байгаа хэл гэж бодож байгаа шүү дээ. Тийм ээ тэрнээс өмнө нь хэдэн жил байтгаар янзлагдаж гоё болсон юм байхгүй л байдаг байсан тийм ээ. Бид эднүүдийг хуурсан болоод нэг хэдэн төмөр ингэж тавьчаад ингээд явган хүний зам болсон болоог болчиход байдгүйс. Одоо бүр гоё болчих. Энэ урт бүр гоё болоход юм гэсэн. Тэгэхээр бол би үл тэгж л бодож байгаа. Баян онгорчууд сонголтоо зөв хийсэн, зөв хүмүүсээ дээрэн гаргасан, төрийн төлөвлөгөөд гаргасан тийм учраас л ийм ажил төргөн явагдаж ийм гоё болж байгаа хэл гэж бодож шин. Ингээл яг зундаа ингээл ажилтаа байж идэг тэгжэл намар болоод өвөл болохоо нэг ажилчид чинь бид нар ажил өгч чадахгүй юм чи яаж хүмүүс байлгаж байгаа юм те. Тэгээ яг ингээд дэмжиж байгаад нь баярлж байгаа орон нутгийн. Дээрээс нь бас энэ оршин суугчд бол үнэхээр талхалтай байгаа. Тэгээ ингээд аймгийн хөрөнгөөр энэ ажил хийлгээд өглөө баярлж байна. Алдарсан итгэлийн аргамж бөглөгдөж алс ирээдүйн талаарх иргэдийн төсөөлөлд гэрэл асч байна. Аймаг орон маань өнгө нэвч өөдөн дэвчхийн өрнөн их ажлаас энэ удаагийн сурвалжлага та бүхэнд хүргэлээ.